Ярианы төвшөнд л гарсан яг тодорхой шийдвэрүүд бол байхгүй. Хэн нэгнийг намаас хөөсөн, хэн нэгнийг одоо эргүүлэн татах шийдвэрүүд гараагүй байгаа шүү аль ч төвшөнд. Юу л бол энэ бас намын хувьд одоо намын гишүүд явуулчих юм уу тийм ээ хэр явсан гэдэг энэ яаж хөдөлж байгаа юм одоо ингэж таны хувийн бодлоор За мэдгүй ямар ч гэсэн энэ хууль шүүхийн байгууллагаар нотлохотой баримттай байж шийдэгдсэний дараа яригдах асуудал. Тэгээ өнөөдөр ярианы төвшөнд гэдэг юм уу хэрэг үртгэлтийн шатанд явж байгаа мэн гэж ойлгож байна. Тэгээ энийг хууль шүүхэл тогтоосны дараа л ярьж байна. Өнөөдөр бид нэр хэн нэгнийг шүүхээр гин буруутайг нь тогтоогоо хад төрүүлж олон нийт сүлжээгээр ингээд яллаад өрөөсөө олон нийтэд буруутай мэддэг ойлголтыг л одоо зөвхөн энэ амар эслэн даргын асуудал төрч биш шүү дээ. Ингэж хүнийг ингээд хууль шүүхийн байгууллагад нотлоог байгаа асуудлууд дээр л одоо төрүүлээд ингээд тэгэл нөгөө бүр ингээд сэтгэл зүгээр нийгэм дүр тийм буруутай юм шиг ойлголт өвүүлчээд ингээд яваад байгаа нь өөрөө юм чинь байж болохгүй асуудал шүү гэж. Тэр ялалтанд хөтлөнө үү байна уу тэр өдөр энэ асуудалтай хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь амар эслэн гэдэг хүн буруутай юм уу буруугүй юм уу гэдгийг хэн тогтоох юм? Гишүүд тогтоох юм уу? Сэтгүүлчнэр тогтоох юм уу? Хууль шүүхийн байгууллага тогтоох юм уу гэдэг асуудал шүү дээ. Тэгээ энийг энэ чинь эднэрийн хэрэг үртгэлтийн мөрдөн бацалтын шатанд хинч оролцох хэрэггүй, хинч мэдээлэл байхгүй, мэдэхгүй байна. Тогтоогоогүй байна. Тэгээд энэнийг тогтоогоогүй байгаа тохиолдолд нь одоо ингээд хийцэн юм шиг одоо бошуухан яллах гад намаас нь хөөлөх гээд эсвэл аль эсвэл бошуухан эргүүл татуулах гад тэгээд хин нэгэнд ийм эрх сонирхол байгаад байгаа мó гэдэг асуудлууд байгаа ш. Тийм учраас та дэмжих юм уу? Хууль шүүхийн байгууллагын шийдвэрийн гарч ээж хинч гэсэн асуудалд ингэж хандна. Хууль ноцтой зөрчилсөн байна. Эрүүгийн одоо авилгын асуудал байна гэж үзэж байгаа бол бид нэр хамгаалах эрх хинч байхгүй шүү дээ. Ардын намч байж болохгүй, зөвхөн амар эслэн гэдэг хүн дээр ч байж болохгүй. Бүхэл гишүүд дээр шүү дээ. Та сая ирсэндээ орсон уу? Одоо ямар сайндаа Зогтоотор гэдэг хүний 3 шатны шүүхийн шийдвэр гарчаад байхад өнөөдөр хууль нь байхгүй, процедур нь байхгүй, эргүүлж татах асуудал нь байхгүй. Ингээ гээгдсэн байгаа учраас өнөөдөр татаж чадахгүй ингээл хуулийн цоргоогоор өнөөдөр байж байгаа л асуудал байхгүй. Тэнд гарсан шүүхийн шийдвэрийг энд хэн авчирж өгөх юм? Энд авчраагүй шүүхийн шийдвэрийг тэндээс хэн авчруул одоо тэрийг үндэслэж яг энэ процедурын зохицуулсан нарийн хуулийн одоо зохицуулт байхгүй үднээс л өнөөдөр энэ хүн чинь ингээд хичнээн шүүхийн шийдвэр дээд шүүхийн шийдвэр эцсийн боловч хэрэгжиж чадахгүй юм байдалтай явж байгаа нь өөрөө бас л ийм байна шүү дээ. Тийм учраас энэ болгоны чинь хуулиар зохицуулсан хууль шүүхээр тогтооцсны дараа асуудал ярих ёстой шүү л гэдэг юм байгаа шүү дээ. Зарчим. Тийм учраас одоо бид нар энэ хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд явж байгаа асуудлаар одоо гарч ирээл байр суурь илэрхийлэл дүгнэлт өгөөл ингэ явдаг тэр хууль зүйн сайд нь чи ийм хүн биш их хурлын дарга нь чи ийм хүн биш найз нөхөд танилтал гэдэг юм юу гэдэг намын нөхдүүд нь чи гэж ярьж болохгүй шүү дээ. Энэ чи гагцгүй хуулиар манайхан сайн байна. 68 одоо гишүүнтэй бүлэг шүү дээ. Тэгэхээр Арс намыг харахгүйгээр эрцээ бүрдүүлээд явах боломжтой ш. Гэтэл өнөөдрийн байдлаар 40% дээр гацаад ингээ хуралдаж чадахгүй гацж байна. Энэ байдлыг та юу гэж харж байгаа юм бэ? Арс нам өөрөө эрцээ Монгол Ардын нам өөрөө эрцээ бүрдүүлж чадахгүй ш. Дотооддоо асуудалтай байгаа юм. За тийм ээ. Би одоо дотооддоо асуудалтай байгааг нь одоо сайн мэдэхгүй байна. Ховь гишүүн нь одоо ямар нэг үрслэн уулзаад асуугаад тодруулсан ш. Зөвөр ер нь бол эрх болцоотой гишүүд нэрцэн байгаа юм байна гэж харсан ш. Анзаараад томилттой байгаа, чөлөөтэй байгаа, томилт дотроо гадаа дотоод томилт өвчтөй байгаа гишүүд мэрсэр байна. 4 гишүүн өвчтөй байгаа юм байна. Акт нь байгаа юм байна. Одоо энэ чинь одоо юу гэж ойлгох уу гэдэг. Тэгээ байдаг чанаар л одоо эрцээ шахаал явж лээ. Тэгээд Арслан намынхантай ойлголцох уу? Өнөө маргааштай ярилцах байлгүй дээ. Дандаа ингээд энэ хавар ингээд бойкотлоод ингээд дуусгаж болохгүй байлгүй дээ.